Сэмэцано жилэн жимэн 25 дотор болсон байна. Өнөөдөр KFC дахиад KFC салаад ширсэн төмөс ичдэнэ. Ханахаа зурмыг бэлтгэхдээ урлан дээр ус, давс перц хийгээд 2 шүүндэ хийгээд махаа дотор нэгээд амраана. Энэ орондоо төмсөө шарыг шарахтаа бичиг дээр харж байгаа шиг ирчээд чанж болгоно. Чанж болгочоод давс перц ургамлын цусаар амтлаад төхөөндө 180 градус 15 минут ширнэ. KFC салаатаа хийхдээ луун бацаа хоёроо маш жижиг ширхэгтэйгээр хэрчнэ. Дээрнээс өмнө бас жижиг ширхэгтэйгээр хэрчиж хийгээд энэ дээр алюминий цун нэмээд сайн бацаад өгнө. Энэ бацж байгаа алюминий цундаа зөөлрүүлээд соуснд болохоор майонез, сүү, тэгээд улаан хар перц, давс гэж хийж амталсан байгаа. Гэж амтлаад салаатан дээр хийгээд толиод салаат маань бэлэн болно. Тэгэхээр шарахтаа зурмнаас гаргаад гурлын нөхрүүлээд ширнэ. За ингээ өнөөдрийнхөө рол маань бэлэн боллоо. Өнөөдөр мөчлөгтэй хамт байсан баярлалаа. Баяртай.